Монголчуудын давсны хэрэглээ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болгоод байгаа 11 граммаас 5 граммаас 2 дахин их байгаа шүү дээ. За энэ бол бүс нутгийн ялгаатай байгаа. Ер нь бол давс ихтэй хүнсний бүтээгдэхүүнээ хаанаас аваад байна вэ гэхээр ихэвчлэн үйлдвэрээр боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс аваад байгаа. Одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага хоног 5 грамм ба түүнээс бага гэж зөвлөж байхад өөрөөр хэлбэл энэний нэг 77% үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс авч хэрэгжилж байна. 12% нь байгалаас натрий агуулсан бүтээгдэхүүнээс, за 11% нь яг өөрөө хоолой гардаж хийхдээ хийж байгаа давсаас авж байгаа. Хоолны давсыг энэ дээр одоо 2006 оноос эхлээд дэлхийн нийтээр нэлээ анхаарал хандуулаад ирлээ тийм ээ. Тэгэхээр бол хоолны давсны найрлаганд байгаа натрий натрий 16 молекул усны атомтай маш их хэмжээний шингэнийг татах тийм ээ. За ингэсээр бол давс ихтэй хүнсний бүтээгдэхүүн их хэрэглэхээр судсаар урсгах шингэний эзлэхүүнийг нэмэгдээ. За энд бол судасны ханд бол ачаал өгөөд артерийн даралт хэсэх нэгдүгээр шалтгаан болж байгаа. Удаан хугацаагаар артерийн даралттай байх тийм ээ. Энэ нь бол эргээд бол явандаа бол жижиг хялгсан судснууд бол гэмтэж хагарах. За тэгээд цаашлаад бол тархины харавлт үүсэх хоёр дахь шалтгаан болж байна. За гуравт нь давс хэрэгэлсэн улмаас зүрх судасны өвчнөөр өвдөх нас барах магадлал бол өндөр байгаа. За дэлхийн эрдэмтдийн судалгаагаар 2017 онд давс хэтрүүлэн хэрэглэсний улмаас 1.4 сая хүн зуурдаар нас барж гэнэ гэсэн тооцоо байсан бол одоо энэ бол 4 саяд хүрсэн байна. Тэгэхээр л зүрх судасны өвчлөлийн нэг шалтгаан болгоно. Гуравт нь их хэмжээний шингэнийг татж байгаа бөөрөнд бол ачаал өгч байна тийм ээ. Ер нь бол бидний хоногт хоол хүнсээр авж байгаа давсны найрлагад байгаа натрийн 90% нь бөөрөөр дамжаад шээсээр гадагшилдаг. Тэгэхээр бол хүний бөөр хоногт нэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болгоод байгаа 2.5 грамм буюу натрий буюу 5 грамм давсыг л гадагшуулах чадвартай. Тэгэхээр бол хэмжээний шингэнийг татж जैन. Энэ утгаараа бол бөөрөнд бол ачаал өгж байна. За тавд нь бол бас цусны орж байгаа шимтгийлийн бодисуудлын шимэгдэлтэнд нөлөөлж байна тийм ээ. Кальцийн шимэгдэлтэнд нөлөөлж, яс хэрэгчгэд нөлөөлж байна. Түүнчлэн сахарын шимэгдэлтэнд нөлөөлөөд бас чихрийн шижээ өвчин үүсгэд нөлөөлж байна. Гэх мэтчлэнгээр нэг 7-8 за мөн сүүлийн үед нэлийн эрдэмтдийн судалгаагаар хэд хэдэн оронд батлагтаад байгаа нь бол давс хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн дунд хеликобактерийн халдвар бол их өндөр байд юм байна. Удаан хугацаагаар хеликобактерийн халдвартай байна гэдэг нь ходоодны хушуур эсийн салстыг бол гэмтээгээд за тэгээд энэ нь явандаа шархлаа үүсэх магадгүй хэдэн жилийн дараа удаан хугацаагаар шархлаатай байх хавдар үүсгэхэд нөлөөлж байна гэсэн ийм хэд хэдэн эрсдлүүд бол байгаад байгаа. За манайд ч гэсэн ер нь бол артерийн даралт ихсэлт тийм ээ, ялангуяа дээд даралт бид нар систолийн даралт гэдэг. Энэ ихсгэд бол давс натрийн хэрэглээ өндөр байх нь нөлөөлж байна гэж үзэж байгаа. Бидний хийсэн судалгаагаар давстай цай байнга хэрэглэх нь одоо артерийн даралт ихсгэлд нөлөөлөхөд бол 1.3%-аар бол нөлөөлж байгаа гэсэн тоо байгаа. Өнөөдөр бол Монгол хүний 3 хүн тутмын нэг нь бол даралт ихсэлт гэсэн тийм ээ, зовиртой насан туршид их байна. Энэ ерөөсө буурахгүй байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн халдвар тус өвчнөө үндэсний 3 удаагийн судалгаагаар аваад өсөд 26-аас 28 хооронд л хэрэгэлзээд байгаа байхгүй. Тэгэхээр Монгол бас бол намхан талайн баруун эргийн 37 орнд дотор артерийн даралт ихсэлтээр бол хамгийн өндөрт бол байна. За харьцуулсан үзүүлэлт бол хийж үзсэн байгаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн хүн амын давсны хэрэглээ судалгаагаар давстай цай уудаг, давсгүй цай уудаг хоёр хүний давсынх нь хэрэглээг харьцуулаад үзэхэд давстай цай уухад бол эрэгтэй хүмүүс 12.1 грамм давсных нь хэрэглээ. Давсгүй цай уудаг эрэгтэйчүүдийн 10 грамм. Гэх мэтчлэнгээр бол ер нь бол цайгаа давстай ууж хэрэглэж байгаа нь бол давсны хэрэглээг бол 2 граммаар нэмэгдүүлж байна гэдэг нь нотлогдоод судалгаагаар батлагдсан байна. Манай хүн амын нийтлэг хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн дээр аваад үзэхэд давс ихтэй хэр зам яг шаржигнор төмөс үе чипс байна те. Нэгд нь хоёрдугаарт нь утсан махан бүтээгдэхүүнүүд байна. За гуравт нь нөөшилсөн ногоонууд байна. Давсалсан, даршилсан ногоонууд байна. За дөрөвт нь төрөл бүрийн түргэн хоолнууд байгаа. Ялангуяа одоо манай сүүлийн үед их ороод хэрэгжилж байгаа те. Гамбургер, чизбургер, хотдог гэх мэтчлэнгээр эдгээр бүтээгдэхүүнүүд байна. За тавд нь төрөл бүрийн хоол амтлагчид давс ихтэй байгаа. За 6-ад нь бас жан цуу гэдэг тийм ээ, эдгээр бас хоол амтлагчид бол давс ихтэй байна. За 7-д нь
юуны одоо нөөшлсөн махан бүтээгдэхүүнүүд гэдэг төрөл бүрийн нэг бол лаазтай энэ бүтээгдэхүүнүүд бол бас давс ихтэй байна. За дээрэс нь мэдээж хэрэг давстай цай бол их чухал. Монголчуудын хувьд бол маш их анхаарах хэрэгтэй зүйл байгаа. Тэгэхээр эдгээрээс татгал энэ давс ихтэй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзахгүй бол давсны хэрэглээ буурахгүй байна гэсэн тийм ээ. За тэгэхээр яаж болгох юм бэ гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нэр цайгаа давсгүй байх хэрэгтэй. Түрүү хэлсэн шүү дээ. Давстай цайгаа давсгүй байх юм бол эрэгтэй эмэгтэй хүн ялгаагүй ер нь давсны хэрэглээг 2 граммаар буулгаж болох юм байна. За гуравт нь хамгийн дуртай хоолноос эхлээд хоёрт нь давсны хэрэглээгээ багасгах. Яагаад гэвэл өдөр тутам байнга хэрэглэдэг хоолндоо давсны хэрэглээгээ багасгах. Энийг бол айжмаар бол багасгаж бол хэрэглээгээ багасгах хэрэгтэй. За гуравт нь альва хоол ундыг хийхдээ давс нэмэхгүй байх. Будаагаа агшаахтаа давс нэмэхгүй байх. Өндгөө шарахтаа дээгүүр нь давс цацахгүй байх, тийм ээ. За тэгээ мантуу, гурилан боорцог, талах эдгээр хийхдээ бол давс нэмэхгүй байх гэсэн ийм асуудлууд бол байгаа. За өөр нэг зүйл нь ялангуяа түрэн хүүхэд дээр хэлэхэд бол нөгөө анхны нэмэгдэл хоолнд оронгууд нь л бид нар бол хүүхэд ихээс ямар ч хүн ихээс төрөхсөө ихэн цагаан сүгээр ягаад давсны хамтыг мэдрэхгүй төрдөг тийм ээ. Гэтэл анхны нэмэгдэл хоолнд ороод ирэнгүүт хүүхдийнхээ бантан кашинд нь зутанд нь давс хийгээл за тэгэл нэг л мэдхэд бол давсгүйгээр хоолыг төсөөлөх чадваргүй болгочдөг. Ялангуяа сургуулийн насны хүүхэд, цэцэрлэгийн насны хүүхдүүд чипс бол угаасаа давс ихтэй. Хоногт авах хэвээр зөвлөмж хэмжээнээс 2-3 дахин их давстай. Тэгэхээр байнгын ийм давстай хоол өгж ин гэдэг нь бол нэг талаас бид нар бол хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл авчираад байгаа. Энийг бол эцэгчүүд бол анхаарах хэрэгтэй. Бас нэг асуудал байгаа. За давсны хэрэглээг багасгахад өөр нэг боломжтой арга юу вэ нэ гэхээр бид нар анх хүнсний бүтээгдэхүүнийг сонгож авахдаа натрий багтаа хүнсний бүтээгдэхүүнийг сонгож хоол ундандаа хэрэглэх хэрэгтэй байгаа. Хүнсний одоо 2018 оны 1 сараас батлагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний шошголтын стандарт дээр ялангуяа их орны үйлдвэр дотоодод үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүнд давсны агуулмж 100 грамт нь юм уу 100 мл-т нь тийм ямар хэмжээтэй байгааг тавиад өчсөн учраас бол аль болохоор давс багтайг нь за тэгээд бодит хэмжээг нь тавьж өгөхөөсөө гадна энэ тэнд байгаа хэмжээнд хоногт авах ёстой нөгөө 5 грамын хэдэн хувийг хангаж байна гэдгийг бол тавиад өгсөн байгаа. Тэгэхээр бол тэр ардталт байгаа хувийг хараад 15-аас бага хувьтай натрий агуулмжтай гэсэн давстай гэсэн хүнсний бүтээгдэхүүн сонгож идэх бол бас нэг боломж байгаад байгаа. Одоо шинэ хүнсний бүтээгдэхүүний шошгон дээрх шимт хичээлийн мэдээлэл гэдэг байгаа. Тийм ээ энэ одоо яг 18 онд батлагдсан стандартаар бас явж байгаа. Давсных нь агуулмжийг ингээд тавиад өгсөн байгаа. Ер нь бол хүнсний бүтээгдэхүүний шошгон дээрх шимт хичээлийн мэдээллийг уншихдаа ямар үндсэн цаад фон ямар өнгөн дээр бичигдсэн байна гэдэг маш их чухал. Ногоо өнгөн дээр бичигдсэн тийм ээ энэ цэнхэр дээр энэ төр бичигдсэн байх юм бол нөгөө хүний эрүүл мэндэд хэвтрүүлэн хэрэглэхэд эрүүл мэндэд эрсдэлтэй шимт хичээлийн бодисууд бага агуулгдсан байх юм. Өөрөөр хансан тоос, холестерин, сахар, давс гэх мэтчлэнгээр тийм ээ. Тэгэхээр бол тэрийг бол харж авах нь бас нэг чухал байгаа. За тухайл энэ дээр аваад үзэхэд энд нь давсаар гэд бичсэн байгаа. 0.4 г давс гэд. За зарим хүнсний бүтээгдэхүүнд болохоор англи дээр бол содиум гэдэг натригаар биччихсэн байгаа тийм ээ. За тухайл 0.4 г гэдэг байх юм бол энийг давс ихтэй багастай гэдгийг бол бас бид нар бол харж мэдэж явах хэрэгтэй. Тэгэхээр бол нэгдсэн үндэсний байгууллагын хүнсүүдийн аж ахуй дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан хүнсний эрхцэн комиссоос гаргасан стандартаар хоол хүнсний бүтээгдэхүүнийг давсны агуулмжаар 5 хувааж байгаа. Ямар хэмжээтэй вэ нэ? Тухайлбал сая 0.4 г гэдэг маань бол өөрөөр юу гэж вэ? Дунд зэргийн давстай гэх мэтчлэнгээр за 0.3-аас доошоо байх юм бол энэ бол давс багтай гэж үзээд 0.3-аас 1.5 хооронд бол дунд зэргийн давстай. За 1.100 г юм 100 мл-тэй 1.5-аас дээш давс агуулж байгаа нөхцөлтүүд энэ бол давс ихтэй. Өөрөөр энэ хүнсний бүтээгдэхүүнийг идэж болохгүй. За хэрвээ одоо энэ 0.3-аас 1.5 хоорондох бол хэрвээ та тийм ээ артерийн даралт ихсэлтгүй, илүүдэлжингүү, за чихрийн шижин, сахар, бусад тийм ээ нөгөө эрсдэлт халдварт бус өвчний өртөөг байх юм бол энийг бол хэрэгжилж байна. Хэрвээ ямар нэгэн байдлаар та илүүдэлжинтэй, артерийн даралт ихсэлттэй тийм ээ за ходоодны бас өрөвсөлттэй, бөөр гэдэг ямар нэгэн өвчин эмгэгтэй байх юм бол энийг бол хэрэглэх боломжгүй. Тэгэхээр аль болохоор давс багтаа хэрэглэх гэх мэтчлэнгээр бол хэрэглэгч өөрөө хүнсний бүтээгдэхүүн дээрээс шошгоо харж давс багтааг сонгох бол маш их чухал байгаа. Яагаад давс багтаа гэдгээд байгаа гэхээр ер нь бол байгалаасаа хүнсний бүтээгдэхүүнд бол натрий агуулгаддаг.
бүх хүнсний бүтээгдэхүүнд натрий агуулгадаг. За тэгээд тухайлбал үнэний сүү, шинэ байцаа, хоньны мах гэхээр тодорхой хэмжээний натрий байдаг тийм ээ. Гэхдээ тэнд агуулгадж байгаа натрий бол хүний эрүүл мэндэд эрсдэл учрaalгүй бага хэмжээтэй байдаг учраас бол биднэрт давс гэж ойлгонгууд л яг өөрөө хоол нөгөө 5 г давс гэдэг байгааг маань хүмүүс юу гэж ойлгож байна вэ гэхээр яг өөртөө хоолоо гардаж хийхдээ хэрглэж байгаа давсыг гэж ойлгоод байгаа байхгүй. Гэтэл 5 г давсны 77% нь гэд бодохоор 5-7-35 3.5 г нь аль хэдийн бидний худалдаад авж байгаа хоол хүнсэнд үйлдвэрлэлийн явцад тийм ээ хоол хийх үйлдвэрлэлийн явцад хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явцад аль хэдийн тухайн давсыг бол нэмчихсэн байдаг учраас бид нар бол аль болохоор үйлдвэрийн арга боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний бага хэрэглэх гэж үзээд байгаа. Тэгэхээр 3.5 гэхэрсэн цаана 1.5 г давсыг л бид нар өөрөө яг хоол цагаа гардаж хийхээр байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол хүмүүс маань нэлээсээ ойлгохгүй 5 г гэхээр яг гэртээ өөрөө гардаж хийж байгаа давсыг гэж ойлгоод байдаг. Тэгэхээр аль хэдийн 77-оос 80% нь бол бидний өөрсдөө тэрийг мэдэхгүй байгаа учраас 70 давс гэдэг. Энэ бол үйлдвэр нийтийн хоолны газруудад хийж байгаа хоол хүнсийн бүтээгдэхүүнд бол агуулгацчихсан байдаг. Дээрээс нэг мартаж болохгүй юм бол байглаасаа хүнсний бүтээгдэхүүнд бол бас натрий байдимаа. Тэгэхээр бол энийг бас бид нар бодолцож явах давсны хэрэглээгээ яаж зохицуулах уу гэдэг дээр бас бодолцож үзэх хэрэгтэй нэг асуудал байдаг. Цэцэрлэгийн тогооч бай тийм ээ эсвэл тухайн хүүхдийн ээж нь ах эгч нь бол хизээч нөгөө хүүхэд давс бага идэх ёстой гэдгийг анзаарахгүйгээр яг өөрийнхөө хоолны давсаа би яаж амталдаггүй яг тэрүүгээр л хийдэг. Гэтэл бол насанд хүүхэд бол том хүнтэй харьцуулахад харьцангуй бага давс хэрэглэх ёстой. Тухайлбал 1-3 насны хүүхэд бол 2 г, за 3-аас 4-6 насны хүүхэд бол 3 г, 7-аас 10 насны хүүхэд бол 5 г, 4 г гэх мэтчлэнгээр бол давсны хэрэглээ нь бага байдаг. Яг ийм учраас бол давс ухтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бол бид нэр өнгөрсөн онд бол 5 цэцэрлэгийн ажиллагаанд бол оролцоод одоо бүтээгдэхүүнийхээ давсны хүүхдэд өгч байгаа давсных нэрлэлийг бууруулад явчихсан байна. Тэгэхээр бол хоног цэцэрлэгт байгаа хүүхдүүд хоногт авах хэвээр хоол тэжээлийн нормод 80% цэцэрлэгээс авах хэвээр. Өөрөөр 1-3 насны хүүхэд 2 хоногт 2 г ба түүнээс бага давс идэх ёстой гэх юм бол цэцэрлэгт өгж байгаа нийт хоол хүнсэнд нь авж байгаа давс нь 1.6 түүнээс бага байх ёстой тий. Гэтэл бодит амьдрал дээр бол энэ биш байгаа учраас бид нар энэ чиглэсэн мэдээлэл сургалт сурчлагаануудыг хийж байна. Баянзүрх дүүрэг дээр энэ далаа цэцэрлэг сургуулийг хамруулсан сургалтыг хийсэн байгаа. Сонгон хайрхан дүүргийн дээр бас энэ чиглэлийн сургалтыг хийсэн байгаа. Сүхбаатар дүүргийн 40-р цэцэрлэг дээр их мэтчлэнгээр эцэгчүүдэд нь хандаж хүүхдийн давсны хэрэглээг бууруулах ийм арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Ялангуяа сонгон хайрхан дүүргийн 112-р цэцэрлэг бол өөрсдөө энэ ажлууд санаачлагтай оролцоод за тэгээд эцэгчүүдийнх нь давсны хэрэглээний мэдлэгийг үзээд сургалт хийгээд за давс бүнийг орлуулсан бүтээгдэхүүний хоол хийж амталгаа явуулаад гэх мэтчлэнгээр нэлээсээ үр дүнгууд гараад бүтээгдэхүүнийхээ давсны агуулмжийг бууруулсан ийм туршлага. Одоо бид нар энийг цааш нь өргөжүүлэх 1-2 цэцэрлэг биш 5 цэцэрлэг биш тийм ээ улсын хэмжээнд бол бүх цэцэрлэгүүд энэ арга хэмжээнд оролцохыг бол урайлаад 19-аас 20 онд бол давс ухтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих 2-р шатны арга хэмжээ бол хэрэгжээд одоогийн байдлаар хүнсүдэн аж ахуйн яамд бүртгүүлсэн хөнгөн үйлдвэрийн яамд бүртгүүлсэн нь бол хэвчлэн сургууль цэцэрлэгүүдийн бүртгүүлчихэд бол явж байгаа. Давсны хэрэглээг бууруулах чиглэлээр ер нь бол улс орнуудын туршлагаас аваад бодлогын чанартай 3 талын арга хэмжээ авч хэрэглэх тийм ээ. Нэгдүгээр нь бодлого хэрэгцээ орчинг бол бий болгох. Өөрөөр давс ухтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих энэ холбогдох стандарт нормуудыг л батлах. За тэгээд давс зах зээл дээр хүнсэн бүтээгдэхүүний давсанд нь бол хяналт тавих. За шошго стандартыг боловсруулах энэ төр гэж гисэн. Ийм ажлууд манайх бол энэний хүрээнд бол давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг 2015 онд засгийн газараар батлуулаад ажиллаж байна. Хүнсний бүтээгдэхүүний шошголтны шимтэж жилийн мэдээлэл дээр нь давсны агуулмжийг бол 18 оны 1 сараас эхлээд шинэ батлагдсан стандартын дагуу тавьж явж байна. Энэ бол заавал тавьж байгаа. За нүүрэн эрсгэлт нь бол эрүүл мэндийн сайдын 2017 онд баталсан А221 тушаалын дагуу бол аж ахуйн нэгжүүд бол бас өөрийнхөө хүсэлтээр бол давсны агуулмжийг бол тавиад явж байна. За хоёр дахь нэг арга хэмжээ нь өгүүлбэрлэгч нартай хамтарч ажиллаж бүтээгдэхүүний давсын орос найрлагыг өөрчлөх давсных нь агуулмжийг бууруулах асуудал байна. Тэгэхээр энэний хүрээнд бол 11-ээс 13 онд талхчгэр хувьцаат компанитай ажиллаад бол
10 нэрийн бүтээгдэхүүний давсны агуулмжийг бууруулсан байгаа. 14 оноос Махмаркет компани утас махан бүтээгдэхүүн хям зайдсныхаа давсны агуулмжийг элгэний нухсах юм буулгаад явж байна. За 18 онд нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв санаачлаад эрүүл мэндийн сайд хүнсэд аж ахуйн сайдын 2017 оны 119,355 гэсэн хамтарсан тушаалаар давс багтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжигээд аянг 2 жилийн 2 үе шаттай аянг бол бидний зохион байгуул явж байна. Энэний хүрээнд одоо өнгөрсөн онд гэхэд 18 онд 11 аж ахуйн нэгж оролцоод 43 хүнсний бүтээгдэхүүний давсны агуулмжийг 29.4% бууруулад явж байгаа. Гэхдээ илүү одоо их арга хэмжээ бол шаардлагатай. Ялангуяа нийтийн хоолнд байгаа хоол үйлдвэрлэлт хэрэг бол давс их хэрэгжилж байгаа учраас энэний давсны агуулмжийг бууруулах одоо хүнсэд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам нийтийн хоолны стандарт нормыг бол шинжилгээ явьж байгаа. Тэгэхээр бол энэ дээр бол бүтээгдэхүүний давсны агуулмжийг бууруулах ажлууд тийм. За эрүүл мэндийн яамнаас бол хоол эмчилгээний стандарт дээр бас шинжилээд 18 онд бол батлаад энэ дээр бол давсны агуулмжийг бол бууруулад явчихсан. Ийм ажлууд бол хийгдэж байна. За 3 дахь нэг бодлогын чанартай арга хэмжээ нь хүн амын давсны хэрэглээний талаар хүмүүс үйлдвэрлэгчдийн нийтийн хоол үйлдвэрлэгчдийн хүмүүс импортлогчдын ч юм уу тийм ээ энэ давс ихтэй хүнсний бүтээгдэхүүний талаар мэдлэгийг сайжруулах энэ мэдээлэл сурчлагын ажил байдаг. Тэгэхээр бол манайх бол 11 оноос эхлээд жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн 7 хоногт бол давсны хэрэглээний мэдлэгийг дэвшүүлэх мэдээлэл сурчлагын 7 хоногийг тэмдэглэдэг. За энэ тэмдэглэлт 7 хоногоор бол нэлээд ажлууд хийгддэг. За энэ жил 19 онд давсыг хоолны цэцээс хасъя гэсэн яг дэлхийн нийтийн урайтай адилхан манайх энэ урайнд бол бас мэдээлэл сурчлагын ажлыг хийгээд аймаг орон нутгийн түвшинд бол энэ ажлууд хийгдээд эрүүл мэндийн газрууд бол тайлангаа төрүүлжсэн нэрвүүлж байна. За бид нар бол хүмүүс үйлдвэрлэгч нартайгаа сургалт хийлээ, эмнэлгийн байгууллагынтай сургалт хийлээ, цэцэрлэгийн сургуулийн тогооч нарт сургалт хийх, за тэгээ мэдээлэл сурчлагын материалыг хүргэх гэсэн ийм ажлуудыг бол хийгээд бол явж байгаа. Ер нь бол бодлогын чанартай энэ 3 чиглэлийн арга хэмжээ. Ялангуяа бүтээгдэхүүний давсны орос найрлагыг өөрчлөх, давсыг нь багасгах. За тэгээд зах зээл дээр байгаа хүнсний бүтээгдэхүүний давсанд бол хяналт тавих, давсны худалдаанд хяналт тавих энэ ажлууд бол чухал байдаг. Мэргэжлийн хэлтийн ерөнхий газар энэ давс багтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлд дэмжих арга хэмжээнд бол оролцоод энэ 19 оноос бол удирдамжтай хяналтаар бүтээгдэхүүний давсны агуулмжийг давсны хэрэглээ шошго найрлагт нь хяналт тавиад бол эхлээд явж байгаа.